Юуны өмнө танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын мэндийг төвшүүлье. За баярлалаа. За энэ өдөр танд сэтгэлийн бэлэг ирсэн байна. За Энэхүү бэлгийг хэнээс ирсэн гэж бодож байна. Моккогийнхоос ирсэн баха. Яаж мэдчихэ дээ? Мэдчихээн. Хар згийн дараад мэдчихэ. За тэгвэл энэхүү бэлгийг танд гардав. За баярлалаа. За хүүхдүүдтэй маш их баярлалаа. Урт удаан насаж эрүүлэнх байгаарэ гэж өрөөдөө ээж нь. За энэхүү бэлгийг дагалдаад мөн одоо хайрынх нь үгсийг За хэлсэн байна. за Хайр дэжтэй энэ хорвоод намайг анх тэрвэрч, анх үнсэж, анх миний хүүхэд гэж дуудсан хамгийн нандин хүн бол та минь юм шүү ээжээ. за Намайг жаахан байхад унахад минь өргөж, уйлахад минь аргадаж, харанхуугаас хүртэл хамгаалж ирсэн тэр дулаан гар тань одоо ч миний түшиг хэмээрээ. за Би том болсон ч таны хувьд тэврээд эрхлүүлэх нэг л жаахан хүүхэд нь хэврээ гэдгийг мэддэг. Таны инээмсэглэл миний аз жаргал, таны зүрхний хайр миний амьдралын гэрэл юм аа. Хэрвээ дахин төрөх боломж байдаг бол би дахиад таны хүүхэд болж төрөхийг хүснэ ээжгээд ан чимээ хичээс энэхүү сайн хайрыг хүсэлсэн байна. за баярлалаа. Та нар ч гэсэн баярлалаа. Юм сайхан нэвтрүүлэг хийж байгаад баяр хүргэе. Сайхан баярлцгаараа эрүүлийн аз жаргалтай байцгааж ажил үйлсэн өөдрөг байх болтугай гэж За таны говьд хэдэн хүүхэдтэй вүлээ? би 6. Нэг хүү 5. За хантайгаа анх хэдэн он танилж ёо тэр талаараа бас хуваалцах. 82 онд. 82 оны 2 сарын 10-нд тэр хөрмөө гэж айлалсан. Одоо тэгээд нэг хүү 5 ах. Хүүхдүүд нь хаана амьдарч байна? Одоо хүүхдүүд одоо суманд нэг л 3 байна. 3 охин суманд. Нэг нь хөдөлмөрийн бюросоо, нэг нь бүр өмнө Говь аймагт бюросоо. Хүү маань хотод амьдарч байна. Бүгд сайхан эрүүлэнх явж гинөө. За энэхүү сайхан үр хүүхэдтэй таны ээж хүний хувьд бас сайхан захиас байдаг баг. Тэр захиасаа бас Миний хүүхдүүд ажил төрлөө сайн хийж, ажил авралдаа үнэн чодрог сайхан хөдөлмөрж байгаарэ гэж ээж нь ерөөё. Хүн болгон дэвтэй найртай ах トゥ амраг сатандаа аятай тустай байгаарэ гэж ерөө. анх одоо юу хийж байд? Залуу наснд анх хаанаас ажлын гараар хөвлөж яв? Инк-50 нэгдлэг компани нэг байхад Инк-50 нэгдлийн байхад би тэндээс ажлын гаргаа эхэлжсэн. Барилгын бригадад 14 жил ажиллаад тэгээд сургуульд 91 оноос хойш ажиллажээ. Тэгээд сургуулиас тэтгэвртэй гарсан өндөр насны. За тэгээд хамт олондоо бас Мартин 8-ны баярын мэнд хүргье. Сургуулийнхаа хамт олон. Ажил үйлсэн өөдрөг байгаарэ гэж. Айлын хэд хүүхэд нь вэ? 2 дахь. 2 дахь нь уу? Ээжээс 12 л. Зөв. Тий. Таны аав ээжийг бас хэн гэдэг юм? Манай аав Түм Бимба гэдэг багш байсан. Ээж Должин Сүрэн гэдэг. Нэгдэлд нэрөө хийж исэн. Тэгээд өндөр насныхаа тэтгэврт гараад төдөө амьдарч жагаад туссан доо. За баярлалаа. За баярлалаа танарч гэсэн. Баяраараа, сайхан баярлаараа таныг эрүүлэх, сарвал сайхан урт удаан наслахын өлзий дэмбэрэлтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Ерөөл дотор шгэ. За та нарын ажилд амжилт хүсье.